Би Монголоор онгойдог. Хөх Азийн сэжин дээр ирж уцах юм учир хүмүүний алтан заяа энд байх юм учир туурын тамхтай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орох юм учир тунгалаг шандны талиог хулантай хамт булаалдаж аршаа намсах юм учир би Монголдон мэндэлсэн. Газар тэнгэрийн савслагт гайхуулан байж ганц явнасаар би Монголоор онгойно. За яг үннээ хэлэхэд одоо танаа хамт олон одоо манай гүрээгийн талаар өөрөөр хэлбэл миний найз миний гүрээгийн талаар ийм нэвтрүүлэг хийж байгаад маш их баяртай байна. Загасчны морь усхуу гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Гүрээгээ би яг ийм нэвтрүүлэг хийлгээд өөрийнх нь тухай хүмүүс яриа сууж байгаа эсвэл одоо телевизээр одоо хичнээн цаг минутаар гарч байгааг ерөөсөө үзээгүй. Эсвэл одоо телевизийн дэлгэцнэ, эсвэл нэг тайзны театрын тайзан дээр, кино дэлгэцэн дээр, эсвэл нэг айлын хормон дээр, эсвэл нэг аймгийн наадам дээр, улсын наадам дээр гэл гүрээ харагдж яадаг тийм ээ нэвтрүүлгээ хийгээл уран бүтээлээ хийгээ явдаг болохоос биш хизээч энэ хүний тухай нэвтрүүлэг одоо бүтнээр нь үдэж байгаагүй. Өглөө ингээд санаандгүй ажил дээр ирээд байсан чи манайхаа гүрээ хаа нэг яриа хөрөө байна шүү гэсэн чинь манай уран бүтээлийн баг маань ийм нэвтрүүлэг хийхээр зочноо одоо надаар тавсан байсан. Тэгээ би их баярлсан дотроо. Тэгээд энэ шүлгийг би уран уншигч Гүр Базарыг уншиж байсаа гэж хүсэж байна. Ийм шүлгэд чинь халигахгүй яах юм? Салгихгүй яах юм? Ийж өрөө хүн. Би бол их багтаж бодож явдаг. Яг хөөгч шиг. Одоо бол Гүр Базарыг бол телевиз жалгаа байхгүй, найдан төрч жалгаа байхгүй, Монголын төрч жалгаа байхгүй нэг тийм паранда шиг ингээд ус асахаар ачаад уусах чадыг хайждаг шиг хэрэглээд байна л да. Тэр бол мэдээж Монголын үнэлтэд салхидаг дуу байсан. Хүмүүс над руу их залгана. Гүр Базар хаана байгаа вэ? Чийл одоо олно доо гэл. Өглөөний 4 болтол би Монголтойгоо адилхан гэл дэлгэсэн төрлөх шиг гэл дуугийн чинь би чинь аялгау үг хоёрын зэрэг хийгдчихсэн. Ятгах ч юм уу тийм утсан чавхтас төгжим шиг надад гүрээ санагдیں۔ Гадамбогоо бид хоёр Дорногов аймагт ажлын томилтоор яваад тэгээд Дорногов аймагт уран бүтээлийн уулзалт хийгээд тэрний уулзалт болж байх тэр их шин төсгний хажууд нэг жоохон борхоо, сэрмийсэн борхоо зогсож ясна Гүр Базар байсан. Гүр Базар тэр үед 16 настай 9 дугаар ангид байсан болов. Нэг тийм хөөрхөн сэрхэнгийг гялдсан. Них яриахуу. Тэгэл тэр цагаас эхлээл бид хоёр зовлон жаргал хоёр дээр салаагүй дээ. Нийл хархан багаас нь мэдэх юм болохоор би Гүр Базарын тухай хүмүүсийн магтах муулах хоёрыг аль нэгт сонсох чих надад байдаггүй. Яагаад гэвэл би хайртай. Харин ялхаас намайг өстө би нэг унахтай гүйсгэл явсан. Дорноговын алтан ширээ сам гэж одоо газрын чийж гэж биднээс ирдэг гал шарын залгаа нэг сум бий. Тэр дундаа алтан ширээ гэдгээр нь сумаа нэрлсэн. Ийм сонин
түүхтэй, мал ихтэй, хүн цөөтэй, зохиолч олонтой, хурдан морь олонтой ийм л сумаас Шавдэрсэрэнгийн гүр узар гэдэг хүн бор элгэний хэцэд өнгөт ногоон толгой гэдэг газар мэндэлсэн хүн. Говь сайхан би говийн хүн. Дорн говийн хүн. Усан багшийн дээд сургуулийн Монгол хэлний ангид 1973 онд орж ирээд энэс хойш сайхан богдуулынхаа ардлын дөрвөлийнхаа дунд л байна. Тэрнээс бүх цаг хугацаа говьтай минь холбоотой. Хүн мэддэг юм аа, мэдэрдэг юм аа, эсвэл хайрладаг юм аа бичдэг байх л да. Миний шүлгүүд дандаа л Дорн говийн тухай, дэлх хуучин дээр хэдийн тухай, ихэд алтан ширээгийн тухай л байдаг. Манай шөгний тухай, нэг нутгийн тухай, морины тухай л байдаг. Магадгүй зүгээр энэ би өөрийнхөө мэдэрдэг, өөрийнхөө сандаг, өөрийнхөө зүрхэндээ сайхан гэж боддог зүйлийг бичдэг учир энэ баг. Шар хам шиг толгод зэгэлсэн говь байдаг юм. Шамд бараадсан торгоны хэ шиг сум байдаг юм. Би тэгээ хүний ганц хүү юм болоод тэр ер нь хижээ автайгаа их ам байдаг гэсэн. Гэхдээ ганц ч бай, олон ч бай, тэгэл өөрийнхөө өр болгоныг л хүмүүс их өөрийнхөө хүүхдээ хижээ авч хайрлана л та. Гэхдээ ганц хүүхэд ер нь илүү ам байдаг байсан юм болоо гэж би боддیں۔ Би 7 дугаар ангид байхдаа пиано сурагчдын урлагийн үзлэх Улаанбаатарт очиод 90-д алтан медаль авсан. Миний амьдрал их урам болсон юм шүү дээ. Монголын пиано сурагчдын урлагийн үзлэр. Тэгэл оройн очиод галтаргнээс бага шүнжин аав чаягтай гэл ярина. Нөгөө хоёр хоног ойртой сууц аав ингээд эргэн нэгэн дээр төшөө суудсан тал. Ингээд хүмүүс алгадшаад Дорн говийн 10 жилийн 7-гийн ангийн сураг Шавдэрсэрэнгийн гүр узар гэд намайг зарлаад тэгэнгүүт би сүмийн харагдах бэлгхэн орон өндөр сүгэн өргөж өсөн бичирч хүтдэг хайрхан сүдэр татсан хүндэрийн загвар дарганд идээшилж сөрөг налах зандан хүрэн тэмээнүүд гэж би уншаад улсууд алгадашаал гэдэг аав тэгээ яасан минь нөхөө та маргааш нь дүн гараад ингээд байсан жил гентхэн алтан медаль гүр узар гэсэн чи би баярлаа тэгээд босоод хоймроо нөгөө шүлгээ ойшоод медалаа үзүүлээд хүн арах юм бол инээдтэй юм бол болдог байсан л да ижаавтагаа их ам ярьдаг. Манай гүр узар бол Дорн говийг байтугай Дорн дахныг шуугуулсан авиас бүлэгтэй их олон талын одоо чадaltaй найруулагч хийсэн шиг зохиол өгсөн бичин, жүжиг өгсөн бичин, яруу найраг өгсөн бичин. Ийж бүрэн хүн. Далайдад сутгсан их мөрөн. Гүр узрыг маань авч бай юм бол хүмүүсийг бол их мэдлэг, их мундаг суу зайл, эрүүл мэнд энэ төр авч явдаг юм лээ. Тэгтэл гүр узрыг маань бол сайхан сэтгэл нь авч явдаг хүн. Гүр узар бол хүнд бүрттэй юм санддаг. Хүний тухай буруу юм боддоггүй. Хүний сайн муу хэлж байгаа, хүний тухай ярьж байгаа юмд оролцдог. Өөрийнхөө л нэг юм шүлэгчээгүй цагаан цаас шиг юм явсаар аваад харууг гарч байгаа юм л дээ. Би дорон эргэлт хөдөршин нарыг жилдээ нэг тойрох газрын хаан намайг тэврэх гэж ярагдсан газрын ширхийг нар алтан утсаар хөвөрдхийн цагт би хасагдах уу. Гүр узрыг 54 онд том хүний хойд дүрээр утгатаар тодруулсан юм. Тийм. Энийг зүгээр нэг тийм жалгын одооны зах зээлийн үеийн шиг улсууд ч тодруулсан юм биш. Төв гандангаас Дорн говийн аймгийн ихэд сумын нүдэнгийн хийд хорл гэж байсан том газараас утгад ховлогоод олонтой лам ховргууд сайттай байх үед жинхэнэ Ёско гурмаар нь одоо тодруулсан ийм хүн.
Тэгээ тухайн үед нь цаг хатуу байсан. Эцэг нь одоо намын гишүүн хүн байсан. Тэгээ тэрнээсээ болоод эцэг нь айсан ч юм уу, дургуутсан ч юм уу, тэр барьж утсан улсуудынх нь өргөмжлөг одоо ил тулганы галдыг шатаацсан гэдэг. Тэр дааван дээр үцөөр. Тэгээ урд дүр нь ямар хүн байсан, гүр узрыг яагаад тодруулах болсон, хойштой хэн байх энэ тухай бүх бичсэн нарийн ширийн юм тэр өргөмжл. Манай төрсөн өдрийн төр гарсан өдрийн гараг гэж хамаг нарийн ширийн юм бичсэн. Тэр намтар түүхэн ингээд устгаа хийсэн учраас гүр узрыг ахиж тодруулж чадаагүй. Тэгвэл гүр узр бол тодорсон утгад. Тэр улсуудад тэр шиг хачнаар байлгаа шүү дээ. Одоо хувилгаа энэ төр гэдэг юм шиг ойлгох юм билээ. Яг би бол зүгээр нийгмийг бол мэднэ зүгээр. Худлаач яриад яг догмдоо авч лам хүн байсан юм байна. Тэгээ манай алтан ширээ чинь хамран бодоогоо гэдэг нэг өгөн лам, дамбигоо гэдэг өгөн лам. Тэдэн өгөн ламнаар бол цагаан сараар над ирдэг гэсэн. Залгадаг байсан тийм. Би тэрийг санд гэж жоохон 2 3 настай байхдаа. Тэгээ яагаад сүүлд нь дамбигоо гэдэг лам сайн манай торнгууд сургууль өссөн байгаад дандаа л майд хондог. Таны дээр энэ хэрэг сайхан байдгийг багштайгаа уулзж байгаа юм шиг гэж. Тэр нэг тэдний хүндэлдэг багшийнхан л одоо дүр гэж зүгээр тэр нутгийн өвгчүүд өөрснөө тэгж бодож исэн юм шиг байлээ. Тэрийг л ярьж байгаа. Тэгээс одоо надад бол тийм одоо хотод хувилгаан болоод биесэн шилсэн юу ч яахгүй. Би чи манай үзэмж мэддэг юм шүү дээ. Яг зүгээр тэгж л бодсон юм байлгүй нутгийн өвгчүүд юм. ертөнцийн амьд бүхнийг дэлгэрж байхад нь крилж, дэргэд байхад нь хайрлая. Манай гүр узрыг бол яаж ч үгүйсгээд яаж ч одоо толготой байх гээд хүмүүсүүдийн сочи өрөхгүй хэмжээнд л амьдарч яваа даа гэж би бахархаж боддог. Гүр узар маань бол нулимс ойрхонтой. Тэгэд ирдэг юм гээл зарим нь яах вэ би ирэхгүй. Би үүнийг ганц байхгүй. Тэгвэл үнэн шүү. Одоо би штэ мэгчтэй уулзахад юунд доглоод байна би миний багнасыг мэддэг үнтэй доглоод. Айгүй сайхан санагдаад. Өөр аймаг нь адгүй ойлгохгүй штэ. Тэгж муунтаа үйлдэх. Би хараад нөлөөс төрж ирээд байгаа юм шиг хөө. Нөгөө их чиг байна. Инээд нулимс хоёр ойрхон байна гэдэг бол хүний их сайхан чанарын илэрхийлэл юм шүү дээ. Өгнө битүү нулимсын хатуу үнтэй бол ярихад нөхөрлөхөд хэцүү байдаг. Ойлгоход хэцүү байдаг. Хамгийн ойлгомжтой нялх гинэн хөөхд хүн болж ном эхлэхдээ анхны уншдаг үсгэл шиг нь л тийм тодорхой хүн гэж би бол их багтаж бодож явдаг. Яг хөөгч шиг. Гүр узар гэдэг бол их том ертөнцөө. Гүр узрыг судлан модлон түүний бар нас би хөрөхгүй. Дээд мандлын хүн байхгүй юу? Ийм л хүнтэй манай гүр узар. Магадгүй намайг энэ сайхан нутаг найрагч ийм сайхан бууц намайг хүн болгосон баг. Миний шилбүрийн уртыг шилж өнгөсрөхтэй мориндоо амардвал дэлхийг тойрох шиг боддог Монголын хамаг минь. Миний эмээлийн жирэм уурганы хойлгийг эр хар сурыг нарантахыг салсан дээлийнх бэр минь. Аавын минь зөвсөрсөн борон дээвэр хүндрэхэд эсгсэн нэгэн чигнээс хармалдаг ачлах их совин минь ичи минь аргал түүж аггалар гэрэн дулаад суулж хөх хомголынхаа утаагаар хойдон улаан утсан дэлхийн
мөрөглөм минь. Гүр базар одоо сүүлд нь явж ирсэн бол байхгүй. Гүр базар сүүлд нь явсан ганц юм юу байна гэвэл айдсын даваантар Баян хотоодны дааг тосоо тэнд нулимсаа арчаа зогсож, микрофон бариа зогсож ирсэн. Тэр л юмны сүүлч нь байсан баг. Бусд нь дандаа гүр базар манлайлж байсан. Ардын цэнгэл их баяр наадмын хурдан даагны уралдааныг үзэгч та бүхэн харж байна. Одоо даагны уралдаан алдар толгойг ороож буян тухай руу өгсөж явна. Хүмүүстэгчтэй Ардын хувьсгалын их баяр наадмын хурдан даагны уралдааныг үзэгч та бүхэн үзэж сонирхож байна. Одоо хүүхдүүд жаахан гондоохон ч юм уу магадгүй нялхан балчрамтан болохоор хамгийн сүүлд орсондоо ичи зовж байх шиг болно. Гэхдээ энд л хамгийн баяр баясгалантай хамгийн өхөөрдөн хөөрхөн энд байдаг учраас сая хүүхэд хэлээ үстэй. Битүүрийн хоёрд ард ямар ч дааг байхгүй зөвхөн хоёр морьтой хүн бий гэсэн. Магадгүй яг жинхэнэ Баян хотоодын хараагүй ч үжүүлэн харсан ч үжүүлэн. Ямар ч болтугай. Орчлонгийн нялх амтан, орчлонгийн хөөрхөн амтан Монгол наадмын хамгийн өхөөрдөн зүйл ийм байдаг. Энийг харъя. Араасан сайхан харъя. Монгол наадмын уянгийн нэг хиллэг даагны уралдааны зөөлнийг алхаа. Миний олон жаргал зовлон Гүр базарын би олон жаргал зовлонтой хамт байсан болохоор дэндүү их мэдэх хүний хувьд бол Гүр базарын тухай ярихад би энэ нэвтрүүлгэнд миний сэтгэл үг хоёр бол багтахгүй юм байна л гэж хэлмээр байгаа юм. 100 намрыг үзэх болтугай л гэж би битүүхэн сэтгэлдээ залбирч явдаг юм шүү дээ. Ер нь Гүр базарын зохиол бол ямар сэдвээр эхэллээс эцээс эх орон газар шараа тусгаар тогтнол. Тэгээ үндэсний аюулгүй байдлын үн цэн гэж юу байдаг гэдгийг хамгийн сүүлийнхэн цэг хүртлүүл ичиж шингээж үлдээсэн байдаг. Тэгээ өнөөдөр одоо Монголын залуу уран бүтээлчдийн дуучдын хийт болж байгаа тэр олон дуу хэдэн 100 дуу Гүр базар л ганцаараа шүлгэн бичиж шүү дээ. Бус улсууд бичиж байгааг бол бичиж л байгаа. Гэхдээ Гүр базарын шүлэг шиг дуу болдог. Дуу нь хүн төрдөг, хүрсэн дуун тэгж урт насаж амилдаг, ард түмний хийд болдог ийм дуу бол ховор. Цэцгийн согсоо тэнгэртэй бүвэ цэцгийн хаймаа амин алтан шүтэ цэнхэр тэнгэрийн их хором минутэ. Их сони юм байдгийн штэ. Одоо Монголын үндэсний олон нийтийн телевизийн тамгын газрын дарга Монгол улсын соёлын гайвсагт наран гэрэл 1977 оны 9 сард Дорногын хөгжим театрт анхны найруулагчаар очиж миний анхны Цэргийн арга гэдэг жүжигийг найруулж байсан хамгийн анхны найруулагч байхгүй. Би 1977 онд анхныхаа жүжигийг бичижсэн. Одоо миний тайз дэлгэц нийлээд өрөг 40-50 жүжиг гарсан. Драмын театр тэгээд телевизэд бол 5-6 жүжигүүд байна. Гүр базарын нэг тийм онцлог байдгийг одоохондоо хөгжим сонсол дууны үгийг бичдэг. Одоо бол Гүр базарыг бол телевиз жалгаа байхгүй, найдан дөрж жалгаа байхгүй, Монголын төр жалгаа байхгүй нэг тийм паран шиг ингээд ус асахаар авчираад уусгах чадыг хайчдаг шиг хэрэглээд байна л да. Олддгоо гэл хүмүүс их ярьдгийн тэгэл хүмүүс над руу их залгана. Гүр базар хаана байгаа вэ? Чи л одоо олно доо гэл. Чинь айгүйх эрэлттэй учраас зарим хүндийг олдохгүй байна л да. Уул нь Гүр базарыг суулгаад тогтвор сууршилтаа бүр ингээд нэг өрөөнд суулгаад бодуулаад тэгээд юм бичүүлэх бол Гүр базараас бол том хэмжээний бүтээл бол их гарна. Найдан доржтойгоо хамт 2-3 сайхан уран бүтээл хийсэн, 2 жүжиг хамтарч хийсэн. Тэгээ миний их баярлдаг юм ийм намдаггүй орломоо жүжигийг багшийн хой дээр Монголын театр дахид тавьсан л та. Тэгээ жаахан цаана байсан. Тухайн үедээ багш маань бас ил гаргаж хэлж чадахгүй байсан. Нийгмийн эдийн засгийн байгуул жаахан өөр байсан үед намдаг багшийн тэр цаана хэлж чадаагүй юмыг л нааш нь гаргаж ирэх гэж их оролцсон. Тэр үлэрсээ намдаггүй өөрөө хэлж ирсэн. Би одоо цаг нь биш байна. Уг нь би энийг чинь ингэж үтсэн юм шүү. Энийг чи би ингэж сансан юм шүү. Гэж энэ дээр үл би намдаггүй багшийнхаа юмд хүрсэндээ нэг бодлоо айдаг, нэг бодлыг том хувьзий ядаа л гэж боддог. Тэн дээр л найдаа битэр л бас их сайхан гар нийлсэн. Миний сүүдэр дайрсан үргэж жүжиг байдаг бас найдан дэрж аюутнууд энэ аглаа өнтгч оюутан багтаа тоглож илаа. Би тэр бас олон юм хийж исэн да.
Сайхан байдаг юм найдвар тэр голын пийн. Яруу найрагч хүн болооч тэгдэг юм уу жүжигийн зохиол бичгэрийг монгол хэлний тэр уран тансаг хэлний дархлааг маш их эрхмэлж бичдэг уран бүтээлч гэж би дотроо боддог. Их тансаг үгнүүдтэй штэ. Наранбаатар чи миний том хүүхдтэй ч асууя. Тэгээ би тэр ч одоо 7 жижиг амтарч ийсэн. Одоо хамгийн сүүлд одоо үзэж саяхан одоо үзэгчд одоо эд үзэж байна да. Сүүлчийн шүнгээд уран сайхны кино би зохиосон. Надад тоглосон хайр жаргах дуралдгууч гэдэг юм уу чи минийх гээд. Тэгээ их сонирхолтой тэр чинь өөрийнхөө хүүхд шиг хүүхэдтэй хайр дурлалын тухай ярих айгүй зовлонтой. Хорвоо бол ертөм суул гэж байгаа одоо тэр уян утарч байгаа юм шүү дээ. Зохиолч яруу найч нар бол дээрээс өгдөлтөө байдаг юм болов. Ингээ тэрийг бол янз бүрээр тайлбарладаг шүү дээ. Онгодч гэдэг юм уу. Тэгээ тэрийг илүү сонсож чаддаг. Тийм бас нэг жанцантай уран бүтээлч шүү. Тэгээ тэр надаар тоглосон хайр жүжигийг бол намрын дунд сарын шний 17-ны өдөр дуусгав гэж төсгөлд нь бичсэн байдیں۔ Тэр билэгт сайн өдрөө ич тоглодог. Тэгээ аливаа юм эхлэхэд зөв хөл төрийг гიშгэж босно гэдэг ч тийм. Тэрнтэй адилхан бас аливаа юм билэгдлийг бас их бодож явдаг бас нэг тийм өгөөчтэй сайхан уран бүтээлчүүд тийм. Бодвол одоо догшоо утгтын нутгийн хүн болооч гэдэг юм. Сахиус юу харж явдаг байх л та тэр хүний зүрийн миний хувийн бодол шүү. Ардын уран зохиолчдоос өсвөл бүх зохиолч нар маань тийм байж штэ. Хийсэн оюуныхын бүтээлийг Монголын төр үнэлж чадахгүй болохоор хүн амьдрах хэрэгтэй штэ. Амьдрах хэрэгтэй. Хэрвээ одоо юу гэдгийг аянгийн бороо бичсэн хятадын зохиол цоо юу шиг аянгийн бороо бичээл үхэн хөтөл нь хятадын төр тусгай хангамжинд байлгаж байгаа хөөсөн штэ. Тэр үтгэл Оросууд бол одоохондоо пүүш шиг нэг бол төрийн бодлогоор гаргаж ирсэн штэ. Дэлхийд гаргаж ирсэн штэ. Зөндөө олон юмнууд хийсэн. Монголын телевиз үзэгчд бол оюунаар их тэжээгдсэн шүү дээ энэ хүний оюун ухаанаар. Тэр яах гэдэг юм бэ? Ястаа сэжиг хүрчихлээ. Чам сэжиглэхгүй юу? Өсөрхгүй үлдсэн сэтгэл гэж байгаа юм уу? Бай. За та юугаар хариулах гэж нэг зүйлс мэдэхгүй төвчлөөд байгаа би чи. Нүгэл толгоогоо хавчуулсан хүн гэж алтан доос мэд уустдаг юм чи өөрөө цэсэрхдэг үстэй. Тэгвэл би тэгж чадахгүй шүү. Манай гүрийг бол үнэлэхийн арга байхгүй, хайрлахгүй байхын арга байхгүй, харамсалтай их баг хайрлаж байгаад би жоохон харамсдаг байхгүй юу. Далайд цутгсан их мөрөн. Мэрсэн 1979 оны 12 сарын 20-нд Перугийн телевизийн даргын тушаалаар Монгол телевизийн залуучууд спорт редакцид ассистент найруулагчаар анх орж ирлээ. Ассистент найруулагч, дараа нь 2 жил найруулагч, тэгээ редактор. За утга зохиол нарийн бичгийн дарга ерөнхий редактор, сэтгүүлч гэдэг юм уу. Бас нэлээд олон ажил хийсэн шүү. Телевизийг бас гардаг хүн ярих ойлгоод явдаг юм. Юу гэдгийг дээ одоо зурагтаар одоо яолгүй золж гаргавал энэ хийгээд байгаа юм шиг үгүй л дээ. Багийн урлаг л та. Сайн зураглаа, сайн найруулагч тэгэл одоо гэрэл техник жолооч бүх хүн орж ижил хийдэг. Энэ багийн хамт олонны чинь энэ том бүтээл донд чинь бид 35 жил ажиллалаа шүү дээ. Сайхан уран бүтээлчтэй хамтд ажиллалаа. Бадрах Доржин тэргээл редактор байлаа. Жишээ нь одоо би их сонирм ярих. Би хамт олонныхаа тухай телевизийн тухай ярьж манай нэртэй оператор маш баттай би олон нэвтрүүлэг хийсэн бэ. Оюун бүрэнтэйг олон нэвтрүүлэг хийсэн. Сүхалтсантайгаа олон нэвтрүүлэг хийсэн. Маш ут ингэдэг гэж надад. За гүрээ. Ерөөсөө сэтгэл нэг хөрчихгүй. Би ингээд камера шахаж чи миний хажуу шүлэг уншиж та гэд. Би хажууд нь загас шүлэг уншиж байгаа байхгүй юу? Айлын сувдан бараа малын үнэр амин хайр. Аргам чатай батхан тэр чигээр морин хуур гэсэн чинь нөгөө оператор чинь ингээд миний уншсан шүлгэн дээр яваад байгаараа цаашаа гөрөө шүлгээ яваад байгаараа би яваад байдаг байхгүй. Адууны хүн дөр өмрийг харахгүй сарин алга морины туранаас үүр хаяарлаа. Монгол минь тэрхээр ингэж явдгийг хүн анзаарахгүй л дээ. Гэх мэтлэгээр бүгд зүрх тархиндаа байдаг байхгүй.
Би нэг өдөө нэвтрүүлэг хийжсэн манай найруулагч байсан чинь олон хүнтэй газар нэвтрүүлэг хийгээд тэгээд тэгсэн чинь намайг чинь загнаал найруулагч эргүүд энэгээр дуудаа дахиад өөр газар энэ одоо ястаа нэг гэдэг загнасан чинь усад нөгөө 200 хүн гайхсан. Зургатаар гөрөөсөр хасан чинь айгүй мундаг хүн гэж бодсон чинь гөрөөсөөс мундаг хүн энд байдаг юм биш тэгжсэн. Тэр шиг нэрээ бас л тэр ажил бол тэгжл явдаг. Тэгээд нэг би үндэсний одоо олон нийтийн телевиз гэж одоо ярьдаг Монгол телевизтэй баярлагдаж ш одоо 50 гаруй телевиз байна. Яхахгүй л эхлэлийн тавьсан алтан түүхэнд бичсэн юм л хамт олон. Гөрээ хүмүүс уянгалж байна гэдэг үгүй юм аа. Энэ хорвоогийн бүх юм хатуу төмөржин аялгаар хар яр хан ян хийж байгаа энэ очлонд гөрээ шиг уянг зөөлөн, гөрээ шиг эгшиглэн бидэнд усаагаар шиг хэрэгтэй юм аа. Биднэрт нэг л юмыг хэлдэг байсан. Юмыг нөгөө өнцгөөс нь харцур. Энэ аягыг яг аяг гэж харахгүйгээр, энэ талхыг талах гэж харахгүйгээр өөр юу ээж болох вэ? Нөгөө өнцг нь юу ээж болох вэ гэж. Тэгээд тухайн үедээ бид нар нөгөө өнцгөөс нь хар гэж одоо юу хэлж байгаа юм бол гэж ухааныг хараахан тайлж чаддгүй л байсан л да. Тэгээд эндээс би юуг ойлгосон гэхээр миний багш өөрийнхөө харж чаддаг тэр өнгийг л биднэрт харуулах гэж, өөрийнхөө харж чаддаг байсан тэр өнцгөөс амьдралыг биднээр харуулах гэж тэгж одоо үзүүлээсэ гэж ингэж сургаж ясныг одоо л бид нар ажил дээр гараад л бас ойлгож байна. Бүр одоо кино хийсэн, драмын жүжиг хийсэн, одоо дуу хийсэн, яруу найр гэд маш олон талын биелдэ. Гэхдээ тэрэн дотроосоо бүр ёстой телевизийн сэтгүүлч гэж юу ямар юм гэхэд яг л одоо бүр азар. Би зөв тоож үзсэнгүй 35 жил хичнээн нэвтрүүлэг хийсэн хэдэн хүнтэй уулзсан өмнөдөө би хотлоо ярьж тоо гаргаж чадахгүй л дээ. Мөн ч олон хүнтэй л уулзсан бол таарад байгаа юм. Ямар ч байсан телевизээр намайг нэг хүний өдөөс харах хүнтэй хоёр гэж солихыг л энэ 35 жил надаас заасан. Энэ үл өөрөө түүх болж үлдэнэ. 200 гаруй гайхамшигтай хүний өдөөс хараад 40-50 минут суухад надад юм үлдэлгүй яах юм бэ? Тэгэхээр 35 жил хэдэн үнтэй ярьсан байгаа гэж бодохоор тэр Монголын тэр сайхан хүмүүстэй уулзах, тэр бүх хүмүүсийн сэтгэл санааг сонсох, тэргээр өөртөө мэдлэг, баялаг, уран бүтээлийн сэдв, шүлгийн санаа, дууны үгний санаач байдаг юм уу? Бүгдийг олсон гэж бодохоор миний урлан бол өөрөө Монгол телевизэд ажилласан цаг хугацаа бол таарад байгаа юм л да. Яхахгүй урлан бол. Дайхан насандан шүлэг бичиж, дааган насандан уран уншигчаар тодорч явсан гүр базар хүүг авьяасныг таних мэлмин гэгээтэй Монголын телевизийнхэн төших буурал эзэг шиг нь төрүүлсэн буурай ээж шиг нь элгэмсүү дотн хүлээж авсан юм. Телевизийн энэ өндөр босго намсаж өгдөг юм аа. Жинхэнэ авьяастанд. Одоо бол түүнийг гүрээ багш, гүрээ ах, гүрээ сэтгүүлч гэж хүндлэн дуудах шавнар, дүүнар зөндөө. Иргэний уянгын олон нийт лэм бичиж нэр дарсан гүрээ сэтгүүлч, гүрээ найрагчаараа баримтат нэвтрүүлгийн албаны уран бүтээлчид бид үргэлж бахархаж явдаг юм да. Манай гүрээч их уяхан сэтгэлтэй хүн байгаа шүү дээ. Жишээлбэл баг Чернобылийн атомын цахилгаан станц тэнд ялаа гэхэд нулимс туслуулсан орж ирэхээр л юм хүн байгаа шүү дээ. Тэгэхээр их тийм уран бүтээлч хүнд нэг юм байдаг. Хүний зовлонгийн өмнөөс өөрөө сэтгэл нь уярчхаж явдаг ийм хүн ховор байдаг. Тэгээд заримдаа тэрийг бид нар бас боддгийг за нэг гүрээ манаас том нулимсаа сувдан хэрэг хэлэхэд л ороод ирэх үедээ их амархан хайлдаг, их амархан уярдаг. Ёстой нөгөө нэг сэтгэлийн амтан гэж хэлэхээр л ийм хүн юм байна. Тэгэхээр энэ нь өөрөө бас уран бүтээлд энэ хүний зовлонг ойлгож өөр тусгаж авдаг учраас хийсэн нэвтрүүлэг нь эргээд хүний сэтгэлийг амархан дэвтээчдгээр бас онцлог юм бол гэж би одоо бүрээгээ бас бодож явдаг. Тэгээд цэгүүрээ минь ойлгохгүй шүү бол гэж хэлж шахал байдیں۔ Тэгэхээр гүрээ хинбэ гэж хэлэх юм бол одоо хөгжмийн эртний сайхан зэмсэг бол бифа хөгжим гэж энэ сэтгэл төрсэн уянга гişиг юм бол гэж би дотор ямар нэгэн юмар төсөөлж хэлвэвэл ятгах ч юм уу тийм утсан чавхтас төгжим шиг надад гүрээ санагдیں۔ Энэ утсан чавхтас төгжмөөс хишиглэх долгион бүр нь ямар нэгэн тийм солонгорсон өнгө хөгж идэг учраас би тэрэнд их уярдаг. Энэ хорвоо уяраач юм бол гэж би гүрээг бас хэлмээр санагдаг. Монголын телевизийн алтан боонд дурны хэрэг наригч бигдсэн явуулангой уулзалт байдгийг. Одоо байна уу? Тэр уулзалтанд би яв хоолонгын тэхэн сагсаал гэдэг шүлгийг уншиж.
явгалангаа намайг уцтаж чамаар уншуулмаар байна гэж үнсэж тэгээд оны хяруу найрагчаар үнсүүлж байсан. Тэр дөртөлөг гэсэн. Одоо миний нэг гол зохиол байдаг таа охин мэдэндээ Тэхийн зогсоол гэж. Энэ шүлгийг би уран уншигч Гүр Базарыг уншиж өгөөсэй гэж хүсэж байна. Тэр жилийн тэрний өвлийн өнтэйг яа. Тэхийн зогсоол гэдэг тэр ориглын өндрийг яа. Хөрөн улсын бойд мохор хүүш нэртэй. Хөрхөд холж өвлжихэд нөмөр хөх бууцтай. Хөрөн улсыг халуун намраар аав минь зарив хүүшийн өвлжөөнд 3 гэрээр айл өвлжлөө. Өвлжиг тойсон улсын оригл бүгд өндөр. Өндрийн дундаас Тэхийн зогсоол бүрч өндөр. Тэнгэрлэг оршихуй. Та бүхэнд төлөвлөдөг Тэнгэрлэг оршихуйн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг бид Имбаратор зоогийн газраас эхэлж байна. Тийм ээ. Яг үнэндээ бид нар чинь дээрээ ганцхан нартай, дэрэгдээ ганцхан дэлхийтэй. Хүн төрлөختөн нэг л ихлээр амьсгалж, нэг л сэтгэлээр бие биенээ хайрлаа. Тэгээ бид нар Тэнгэрлэг оршихуйн нэвтрүүлгийг их олон жил хамт хийсэн. Тэгээ явандаа бол яг нөгөө хүмүүст их хүрсэн. Тэгээд хүмүүс болохоор нөгөөтгий чинь сүүлдээ болохоор дандаа нөгөө төөрсөн, барьсан, салж нөгөө ингээд бивнээ олгоо болцсон, ах トゥ саднаа олгоо болсон. Тийм хүмүүс дэндүүх хандаад сүүлдээ бүр ингээд баг тусламжийн нэвтрүүлэг шиг болж ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт за ер нь яа гэдэг хоёлаа нэвтрүүлгээ өөрчлөе болиё гэдэг. Тэгээ хариулахгүй жиж бол нэвтрүүлгийг эхэлсэн. Телевизийн сэтгүүлч ажил гэдэг бол нэг олсон юм аа. Шүлэг болгож болдог. Жүжиг болгож болдог. Нэвтрүүлэг болгож болдог. Дууны яруу найраг байд. Болгож болдог. Тэрэндээ л одоо энэ их сайхан уянтай байгууллагын л одоо ишиг буйнаар л өдөө зайтай явна гэж би бас залбирч явдгийн шүү телевизтэй. Гүр Базархтайгаа хамт уран бүтээл эхэлсэн гараа маань бас өөрөө сонирхолтой. Тий. Бид хоёр бие мэддэг, бие хүндэлдэг насны хувьд хол зөрүүтэй ч гэсэн ийм сайхан уран бүтээл дээр хоёулаа бас бие одоо ойлгож чаддаг юм явсан. Тэгээд 2004 онд болуулна бид хоёр одоо анхны хамтарсан бүтээлээ ард түмэндээ төлөвлөж ирсэн. Тэр бол өнөөдөр хүртэл манай Монголын дуунд дуртай, хөгжим, яруу найрах дуртай энэ ард түмэн маань өнөөдөр хүртэл дуулаад, сонсоод ингэ явж байхад бол баярлалаа. Тэр бол мэдээж Монголын үнэртэй салхидаг дуу байсан. Тэн чиг сони штэ. Би нэг Сэроттойгоо уулзаад ярьж байгаа хөш Монголын үнэртэй салхидаг дуу юу яасан гэдэг. Дөрвөн мөрөхгүй юу. Тэр мод ингээд болж ястай гоё болж ш. Хүүх гэж алгацсан. Нэг өдөр би нэг юм хөтлөө зогсож байсан чи өвдөнд нэг хүн дуудаад байна гэн. Дахиад бас зааваларсан. Ястай баларсан гүрээ. Нөгөө төсөн дуу болоод Аринжаар контейнер хамгийн бэлэн болцсон. Одоо студиуд жавхлан дуулах гэж байгаа. Ичжээ тоглолтод болно. Одоо чи ачгээд жавхлан дуулж яхад үлдсэн 3 бадаг энд би хийсэн шүү дээ. Жавхлан дуулаад би бичээл жавхлан дуулаад за халтуурлж байна ч гэж бодож болохгүй хаа үзэгчтэй. Заримдаа бол тэгж хурдан гардаг л да. Амар амгалан доо одон дүрсэх хүдэг айлын бараа сайхан тэнцэн улаг Монголын ирэн янцгахаа ичиг үнэргцэн сэтгэл минь сэмэрлээ. Ер нь хүмүүс чинь тэгээд өөрийнхөө үр хөвгд болгон тайртай шиг дуу болгондоо хайртай шүү дээ. Би Монголын үнэртэй салхитай болгонд их хайртай. Их омгшдаг юм.
гүр уцрахын хувьд бол энэ үнэхээр одоо эх орондоо ийм үнс нэрээ эх орондоо үнэхээр хайртай байдаг бах гэмээр эх орныхоо тухай бичдэг хүн л дээ. Бас гүрийн ахын шүлгийг бол тий уншихад зүгээр л тэр дуу энэ болоогүй бах тэр уншихад л аялгуу орж ирнэ өшөө дээрээс нь уншаад байж хахтал нүднээс нулимс унж яхаар тийм ээ нэрээ тийм дээ гэмээр л ингэж бичдэг. Тийм болохоор гүрийн ахын ертөнц рүү хамт бүтээл хийснээрээ өнөөдөр гүрийн ахынхаа тухай би яриа сууж байгаач багдана. Дууны шүлэг гэдэг бол өөрийнхөө өвөрмөц. Тэр өвөрмөцийг эзэмшсэн хүмүүсийн тухайд бол тэр Бадраа Дожогийн сэдв давагдарч энтрийн тухай би яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ үеийг залгаж авсан одоо найрагчдаас бол би гүр базрыг бол нэлээд тийм тэргүүлэх игнэнд яваа гэж бодож байгаа. Зөвхөн би гүр базраар бол нэг барьж ирсэн шүлгээр нь хөгжим хийж байгаагүй би дандаа захиалж хийж байсан. Далай бишрэлт Даян хаан гэж. Батмаг Даян хааны мэндэлсний 550 жилийн ойр байсан. Өмнө говийнхан ойгоо хийх гээд байна гүр базраа. Намайг дуу хийгсэн. Би чамайг одоо чамаар шүлэг хийлгийе. За чи Батмаг Даян хааныг нэг баахан үзээтгэхээ судлаад хаа. За чи нэг сүржигнээд л одоо гой ганга юм хийвэ. За чи нэг хүн талаас нь, өөжин талаас нь, нутаг талаас нь гэд ингэ санаа хэлчихнэ. Яг л бодсноор л тууж авчих. Яг л. Жишээлбэл би хэдэн жилийн өмнө Дорнод аймгаар явж сая CD-ийг гарлаа Дорнодын цэнхэр аялгау гэж их том концертын юм CD хийсэн. Тэгээд би Буур нуур дээр нэг будантай өдөр очиод хагас нь Хятадын нутагт байд юм байна. Хагас нь манай нутагт. Тэгээд тэр будантай өдөр хайрын нуур, ийм сайхан нуур маань Монголынх л байсан да гэж ингэж бодогдоод тэгээд би өөрөө нэг тийм бид нар бол нууран бол бүтээр авч хацаж чадсангүй. Ер нь одоо баг нуурандаа би одоо уучлаарай гэж хэлээд ирлээ дээ гүр базраа. Энийгээр яаж дуу хийх вэ? Тэгэхээр ойлгочлаа таныг. Гэл оройн над руу уншиж. Цэнхэр боорын уснасаа амсаж үзээд ухаарлаа. Цээжин доторх үннээ амьсгал дотроо сонслоо. Мөнгөн боорын уснасаа балгаж үзээд сэхэрлээ. Миний л зүрхэн дундуур мэлтэрч байхыг мэдэрлээ. Нууран тойроод нар зүв ирэхэд харийн харьд очих нүдэ нутагтаан багтааж чадаагүй хүүдэн битгий гонтороо гэж. Хөвөөгийн дагаад нар зүв ирэхэд хүний л нутагт хөрхнүүдэ булаг болон бургилсаар буцаад наашаан урсараа гэж. Тэгэхээр энэ бол одоо энэ ийм шүлгэд чинь халигахгүй яах юм, цалгихгүй яах юм. Тийм. Би нэг бадаг аялж гинсэн. Та хэрэг болох уу? Цэнхэр буурын уснасаа амсаж үзээд ухаарлаа. Цээжин доторх үннээ амьсгал дотороо сонслоо. Монгол буурын уснасаа балгаж үзээд аруслаа. Миний зүрхэн дундуур мэлтэрч байхыг мэдэрлээ. Хойно Ленинградын сургууль төгсөж ирээд жоохон сахалтай жоохон залуу. Тэгээ би нэг өдөр ороод би чинь ахмад ажилтсан байхгүй. Дүүр нэр хэн билээ гэсэн би Балхашөө гэдэг гэж байна. Хөгжим дарж чадахгүй гэсэн чадна гэж. Аливаа төгөлдөр хоороо дээр одоо Балдаковын чи миний дууг тавиадах гэ. Балдаковын нөгөө сэвэрхэн гараараа гэдэг нь би Балхашөө тоглосон. Би аяльцсан энэ. Тэгээ хоёулаа хамтраа найзсан. Олон сайхан дуу байсан дээ болох тэр. Би радио телевизэн хэрэглэх газрын нэрдээ сургуульд явхаас л өмнө нүрээ тэгээ телевиз дотор хараад оюутан болохынхаа өмнө
хөөх нөгөө зурагтаар гардаг миний одоо шүтдэг хүн байж тээ гэж харж ирсэн бол сургууль төгсч ирээд нэг редакцт нэг нэвтрүүлгэн дээр нэг одоо зорилготой уран бүтээлийн салбарт хамтраад тэгээд өнөөдрийг хүртэл одоо 30 40 жил ингэж хамтарч ажиллаж амьдарч байгаадаа маш их баяртай байдаг. 200-аад дууны уран бүтээл дээр ажилласан. Тэгэхээр нэг хошин үйл явдал болсон байна. 2004 онд манай гэрт одоо бид тэр чинь заримдаа гүрээгийнхэн гэрт, заримдаа UBS дээр, заримдаа манай гэрт уран бүтээлээ хийн л дээ. Тэг өглөөний 4 болтол би Монголтойгоо адилхан гэл дэлгэсэн тэрлэг шиг гэл дуугийн чинь би чинь аялгау үг хоёрын зэрэг хийгдэжсэн. Тэгэл яг 4 болсон чи яг төгс болоод бид тэрт өөрсний уран бүтээл өөрсөнд таалагдаад тэгсэн мөртлөө одоо чи өөрт зааж байгаа 4 болж байгаа өглөө болж байгаа тийм ээ бас ядарна. Тэг нэг харсан шиг гүрээ маань дэлгэсэн тэрлэг шиг гэд өөрөө цээж нүцгэн манай гэр халуун байсан. Актер суняаж гин. Суняахта над руу харж ясна балхаа гэсэн юу гэсэн чинь ёо ямар сайхан дуу болчихоо. Би одоо дараагийн одоо эх орны сэдвэр дуу хийх гэж байгаа уран бүтээлчдийг өрөвдөж гинэ гэж. Гэхдээ тэр чи бахархаж ичнэ хэрсэн биш л дээ. Агархсан ч биш. Энээс хойш эх орны тухай дуу зохиох хүнийг одоо өрөвдөж гинэ гэж. Өчрөө баярлсан. Гэхдээ хүнийг ч гээгүй юм шүү бас тэр чинь. Энээс хойш дараа эх орны дуу хийвэл яана. Яста айжэндэ гэдэг нь цаашаа сонин дээр хүнийг бол тавьгаад нэг ямар сонин дээр ч үлээ бүр одоо гүр газар бие тав гэдэг бичсэн байсан. Гүрээ бол зүгээр төрдөг байхгүй юм хүн ихээс тэр уул уснаас тэр дорн говийн тэр байгаль дэлхийгээс ээж аваасаа төрдөг л ёстой. Эхний үед мэдээж гүрээгийнхээ үгийг хараад хөглөгдөөл яаж ингэж хэлж чадж байна тийм ээ. Одоо маш олонтэй зүүдлээд сэрхэд минь ижим минь байвал жаргалтай. Тэр чи ямар гоё вэ те. Үнэхээр зүүдлэл өглөө одоо ямар ч хүн зүүдлэн ш хүүхд ч өгсөн. Гэтэл ээж нь л байж байвал одоо тэрнээс илүү жаргал байхгүй гэдгийг яаж хэлж яана. Яаж одоо дэлгэсэн тэрлэг шиг Монгол гэдэг дууныхаа те бүх нуур ус нь одоо нулимс тайван адилхан говьд тэр өндөр уулснаа хав тайван тийм ээ. Бүх хэмийг ингээд зүүрлж хэлж байгаа юмыг шүтдэг байсан бол одоо баг иймэрхүү дайны шүлэг ирэндэ гэж бодоод аяыг баг эхэл зохиочоод гүрээ манай одоо үгийг хийдэг болсон. Тэгээ гүрээгийнхээ үгэн дээр ая зохион, аян дээр гүрээ үг зохион одоо гар нийлсэн. Өнөөдөр хүртэл нэг захиалга орж ирчихэл ингээл гүрээдээ хэлэх гээл ингээл байж байна. Юм ихэд их зөөлхөн бидний айсх таардаг энэ жил сар таардаг гэдэг шиг айсх таардаг би одоо Балхаатайгаа ер нь бид нэг хүн шиг болсон доо. Балхаа бид ч одоо ямар сандаа нэг найруулж зоосонд Балхаагийн манай охин амарч хийсэн жижиг охин тэгсэн үн тэгсэн гэсэн. Заавал зүүн чинь Балхаагийн хүүхдүүл гүрээгийн хүүхдүүл гэж хэлсэн гэсэн тэр шиг нэрээ бид чи нэг л хүн шиг болцсон одоо олон жил одоо 30 жил үе ирэхэд 20 гаруй жил уран бүтээл туурж байна. Тэгээд найстайгаа юм ихэд их сайхан л байд. Томоохон хөгжмийн зохиолчид гүрээгийн дууны шүлгийн онцлогийг ийхүү ярьж байхад цаана нь гүрээгийн шүлгээр бүтсэн дууг дуулсан олон дуучид, нялх залуу хамтлагууд энэ нэвтрүүлэгт орох гэж хэдэн арваараа хүлээж байсан юм. Элгэндээ наач ингэртэн бөөгөлж өсгсөн ижийн тухай Гүрбазар найрагчийн ухаан төмөрнүүд хичнээн хүнд уярал, ухаарал, эргэж бодох бодол өгснгийг хэн хэлж мэдлээ. Би 40 настай байхад нэг орой ажил тараад ээж минь амил сэрэн байсан. Тэгээд ээж дээр очиод ижидээ нэг өсөчээд ээж гэлсэн. Миний хүү яасан орой ирдэг ингээл тэгж. Тэгэхээр ээж яасан гэсэн чинь ээж би таны өөрт орё гэлсэн. Яах нь вэ? Ээжигээ хинхвчлээ миний хүү хөөе гэж манай аваад бодоод мөнхөө энийг хараач хажуугаар хавтчихгээд байх юм. Энэ согтуу байгаа юм уу яагаад байгаа юм гэсэн. Муу ирэл яасан бэ? Үгүй яадаг юм бэ би өнөөс нь бижихээ өөрт орё л даа гэж. Хажуугаар нь ороод хөвцөн чинь хижийнхээ үсийг үнэрлээд би тэрнээс хойш дахиж жижихээ өөрт ороогүй. Ямар азар тэр шин жижихээ өөрт өмдсөндөө миний муу томтис өгөөгээд ээж минь тэр шин үсээд л. Тэгээд нэг тийм бижи аав хоёртаа тийм их ам байдаг байсан. Тэгээд зүгээр яах вэ? Яг үннийг хэлэхэд бол одоо шиг бас өвөө эмээ болчлоо. Тэгээд өвөө хүн ижигээ санаад уйлаад байх гэдэг шаашаа юм. Гэтэл
ижигээ санах бол ер нь хүнд хэцүү байдаг шүү дээ. Би заримдаа ингээл ганцаараа өөрөө өөртөө яриндаа ижидээ эрхэлж байгаагаа. Ижигээ заримдаа нэг санана. Уран бүтээлч биш юм да. Уран бүтээл болооч би яриад байгаа юм биш. Ижим дэрэгдээл жаргалтай мөнхийн дэрэгд ижим нэгдэг 2 дугаа би л айдар ижигээ санаж ер нь нэг жаахан тийм эмтэр шийсэндээ. Ижигөө байсан хойнооч 99 онд ижигээ алдаад 2 сарын дараа бичсэн. Тэгээд нэг бадаг бичээд явж өгдөг. Ээж та хүүдээ гомддгоо үстэй. Хөөчн уул өргөж таныхаа ачийг хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ. Би ачтай болоод ижиг аав хоёроо илүү их сансан шүү дээ. Сансараа өглөө гэж юмс. За миний хөө. Урт насалж удаан жаргаараа гэдэг ахин дээр нүсэ жоохон. Тэгээ эргээл бурхан дахил дээр очиад нэг арсууж уугуулаад ирэхдээ учиргүй ингээд дулмс гараад. Хүнд барах хэлдэг юм да ижигээ үлгэж жаахан хэцүү үед алдчихсан юм аа. Хүн чинь заримдаа нэг ядархаараа нэг дор ядарх үе байдий. Бүр арайч хитрхийн нэг хэцүү үед ижигээ алдчихсан. Тэгээд шагналдааш бишэлдээ тэгээд дахиад телевизэд ажилд орчхоод тэгээд насгад орж гэдэг нь сайхан хүн надад нэг баяр өгөөд нэг 2000 он чинь хүн шиг болоод эргээд уран бүтээлээ хийгээд ижийнхээ тухай дуу хийгээд дэлгэсэн дэрлэг шиг нутаг гэдэг шиг ижидээ зориулж бичсэн шүү дээ. Тэгээ ижитэй минь гацхан зайх их хором байгаа юм бэ. Дэндүү адилхан гээл. Тэгэл финтод их надад шагналавал дараа нь 2000 эдэн онд би гавьяа тавсан. Тэгэл яг гараад ирсэн чил нэг л тийм. Ээж аав хоёр харсан сонгол гэдгийг бодсон да. Үзэгч та бүхэндээ ураа мундаг айлтгий. Нисгэгч хүм нэг л удаа нисэж нэг л удаа буух юм шиг бодож агаарын хөлөрт явдаг юм энэ. Тэр шиг би 16 наснаас одоо хүртэл юм хөдөлж 16 жил батгч байхад тоглолтыг хөдөлж байхдаа яг одоо үзэгчийн өмнө гарч ирж байгаа юм тоглолч байна. Батгч мэтрэ хоёулаа байхдаа өдөр байдیں۔ Монгол улсын урлагийн гавьяа төлөвлөлт батгч байна. Хайр чамайг хайр дээр өгье. Хайр чамайг сайхан байлаа. Аягийн өгдөө. Аяасуу. Аяа. Бүрээсай түрүү гахад юу ч бити хэл эргээд орч би зарлж байгаа гаргая гэсэн. Тэгээд бүрээ намайг өдөртчдөг. Яг үүндээ тайз дээр гарч ирэхдээ бүрээг үгээрээ гарч ирэхээр ганцаараа байдаг. Тэгээд юм юм амьдралдаа уран бүтээлтэй гэр бүлийнхаа бүрээгээрээ жийгэж бүрээтэйгээ хансаж амьдарч он цагуудыг өнгөрөөж байгаа учраас бүрээтэй хайртай бүрээтэй цөмөрөө баяр хүргэе.
Өрөн улсын хэлийн дэсэг салхи мэт алхаж гүйгээд ирсэн мор мэт гадаа уян дээр зогсох хүн шөнийн зүүд мэт дэрэн доор үрсэх гүр базрын шүлэг адуу мэт амьтай одор мөрнийг зүн дүрг мэт зүсч гарсан олон сайхан монгол морд мэт нүдэн дэн нулимстай дэлгэхэтийн хуурч жагварлын дум мэт гүр базрын шүлэг дэлхийн нөгөө бөөрнөөс гүйж ирсэн хүлэг мэт тохомны хөлстэй нэрэн зохиолч Балжирын догмодын хэлсэнчлэн гүр базрын бүтээл бүхнээс хөлс сэтгэл хоёр нэвчж байдаг. Яг одоо гүрээ маань дэлхийн нөгөө бөөрөнд алаг үр дээрэн амраг ханаанд дагуулад очихсан байгаа. Өглөө шиг эх орон салхин хүртэл үнсээд өгдөх Монгол орноо тэр санаж байгаа. Санах тусам түүнээс самсаа шахируулсан олон сайхан бүтээл гарна. Сэтгэлдэн бүтээлийн тээгээд тэр эх орн руугаа яарна. Монгол орон гойдог, Монголын үнэртэй салхиаран элбүүлдэг Монгол хүүгэн, Монгол түмэн л хайрландаа.